За тэгэхээр та бүхэндээ шинэ сайхан өдөр шинэ бичлэгээр уулзж байгаа таатай байна. Дандаа дараагийн бичлэгтээ тавтай морилцгоо. Тэгэхээр бүгдээрээ яг өмнөх яг хаана явжсанаас үргэлжлүүлэл явчих. Өчигдөр нэг эвгүй сүнс нь ингээ аяасгийн гадаа эренгүүтээ ингээ амар ойрлоод ерөөсөө унтуулахгүй байгаадсан да. Тэгээд энэ сүнс нь болохоор ингээ толиороо дамжуулж хүний сэтгэлийг унш чаддгийг л да. Тэгээд ингээ одоо аяасгийн сэтгэлд байсан окорны хоолгоор ингээ аяасыг дуудаадсэн юм байлээ. Тэгээд маргааш нь Чаус бүр ямар ч нойргүй амтын ингээд одоо босцсон байгаа байхгүй баг ерөөсөө унтаагүй юм шиг. Харин ажууд амаалаагаар айгүй сайхан дээр нойр авцсан хоол мол идэж байна. Тэгээд Чаус нөгөө дэлхийд ирээ удаагүй болохоор энэ савхаач зүг барьж чадахгүй. Эмээ нь болохоор наадхандаа сав харихын зааж өгөөч гэдэг одоо энэ момод уурлаад идэв. Тэгээд энэ момоолыг явцсан болохоор яг окороны одоо тэр бөмбөг шиг шар бөөр ихий тэгээд нэг чулуулаг юм байгаадсан да. Тэр чулууг гаргаж ирэнгүүтээ болохоор турбо юмэд харуулна л да. Энэ нөгөө окороны бөмбөг мөн үү гэж асуудгийн. Турбо мэд гэсэн чинь гинт ууралснаа. Наа заван зүйлээ ахиж миний нүдэнд битгий харуулаарай. Наад чигээр хүний тим үүлийн өр зүр юу болох байх бүхий л бузар зүйл наад төрж шингэсэн байна гэж хариулдаг. Тэгээд аяасаа мань аяач чагаамд Чаус ингээд энийн тэгээд вамаалаад яваад байгаа шүү дээ. За энэ хүдэд тэгээд хоолоо иччихгүүтээ хичээлдээ явдаг. Одоо шин зүйлгэл вамаалаа хөөрхөн зүгтээ болсон байлээ. Тэгээд хоорондоо хөөрхөн яриа өгнүүлээд баярлаа гэсэн үг юм зааж өгöd аюу хөөрхөн хоорондоо дотн болоод байгаа маа. Яг тэр үед болохоор окрон тэр хоёрын араас гарч ирдэг л дээ. Тэгээд аяасаа одоо нэг зүйл асуудаг байхгүй юу? Чи ингээд өчигдөр шир манай гэрийн гадаа ирсэн үү гэж одоо асуудгийн. Аюу ичсэн байдалтай асуунаа энийг яаж жагаад. Нөгөө нэг өчигдөр хэлсэн баахар раматик зүйлс нь ингээд жинхнээсээ окрон ингээд аяасаа Чаус итгэх гээд байгаа байхгүй юу? Даач тэгээд тэр гадаа нэсэн зүйлхээ угаасаа окрон биш штэ. Би тэнд байгаагүй гэ үннээ хэлнэ. Аяасаа болохоор Чаус үнэхээр л окроныг байгаасаа гэж хүссэн юм шиг байгаа. Чи тэнд байхгүй яасан бэ гэд бүр зодоод эхэлдэг. Вамаалаа Чаус тэр яриг салах гэж бүр нилээ үзнэ. Бүр нилээ юм болж байгаа юм. За энэ хүн нэг тэгээ бодлоонтаж явж байгаа сургууль дээр ирсэн чинь аяасаа бүр нам унтаж байгаа юм чинь те угаасаа шүн унтахгүй байгаа штэ. Нөгөө талд болохоор короны англи болохоор одоо энэ Вамаалаг болохоор гадаадын охин гэж танилцуулсан юм билээ. Тэгээл бурхан хүүхдүүд шаваал одоо ингээд Японд зааж өгж байгаа байхгүй юу? Айгүй хөрхөн тэгээ хүнээс юм авчингуудаа баярлаа гэж хэлээд бүр ёо хайр. Тэгээ тэдний ангийн үүдэнд болохоор аяасаа хоёр ирсэн байдаг л да. Тэгээ бөөндөө гадаа гарч одоо тийм уулзалт цуглаан юу гэдэг нэг тим юм хийдэг. Яагаад дуудсан бэ гэсэн чи жижиг болохоор энэ нэг юм харуулах юм л дээ. Тэр нь юу байх вэ гэсэн чи одоо энэ аяасгийн эмээ буюу Сейкогоос заалгуулсан нэг тийм одоо сүнсний хүчээрээ гарах чадвар байгаа. Яг нөгөө Гокугийн Камехамеха гэж байгаа юм шиг ингээл гараад илгээл ингээд цаашаа түлхсэн чи хитэн мод ингээд түлхэж байгаа байхгүй юу? Хөөргөн салхины хүч шиг заяа. Тэгээд өөрөө болохоор энэ чөтгөрийн нүдийн хүчийг ашиглахгүйгээ тэгээд өөрийнхөө ингээд одоо хувийн чадварыг ингээд сайжруулж байгааг хичээлэх юм уу та. За энэ хүн ингээд жижигийн тайлан тоглолтыг үзчихээ бүгдээрээ салнаа. Тэгээд аяасаа болохоор одоо ажилтаа тэгээд чи одоо ингээд гэрт одоо вамаалаа хүргээд өчгөөгээд окрон даатгаж байгаа юм байлээ. Аяасаа болохоор явхаас өмнө энэ хоёрыг нилээн харднаа. Окрон чи битгий наатаа хоргоогоод байгаарэ гэдэг. Вамаалаа болохоор битгий окрон ингээд ойртоод байгаарэ гэсэн юм хэлдэг. Хамгийн гайхмаар зүйл нь болохоор вамаалаа баярлаа гэд хэлээд бүрэн сурцсан байдаг л да. Энд нэг хөөрхөн аяасаа ичиж барина. За энэ хүү аяасаагаас салангуудаа манай дөрөв ингээд гэрлүүгээ харж байдаг байхгүй юу? Тэгээд одоо аяасаад одоо шүглцсэн байгаа чөтгөр байгаа да. Тэр нь болохоор ингээд 10-аас хойш гэртээ ороогүй байл ингээд ер нь баригдах юм байна л та тэр чөтгөртөө. Одоо баг 9-гээд гараад ирэх байлгүй дээ гэд окорон нилээн санаа зовсон байдалтай нөгөөдтэйгээ ярьж яадаг. За энэ хүү жижи болон Айра окорон болон Вамаалаа гэд хоёр хуваагдаад гэртээгээ харж байгаа. Айра болохоор энэ аяасагийн ажилдаг талаар нь мэдэхгүй байлаа л дээ. Жижигээс хаана ажилт юм бэ гэсэн чи одоо Made Cafe гэдгийг сонсоод энэ гаргасан царай марагааг нь харалтаа та нар өөр. Хоёлаа тэгвэл одоо нэг өдөр очиж чагаад нилээ шоглох юм байна да гэд одоо элдв бус юм яриа явж атал өөдөөс нь ямар ч одоо гэмээр царайтай юм дээр нэг 3 харийн хүн гараад ирдэг. Нөгөө талд болохоор окорон болохоор Вамаалаг одоо гэрийнх нь үүдэн төрөөд өгсөн байна. За ингээд баяртай ингээд хүргээ өчлөө гэд одоо окорон үг нь явах чийдгийн. Тэгээд Вамаалаа яалчгүй окорон сайн болохоор нөгөө нэг баахан л пуучингийн хэлээр ингээд окоронд баах юм хэлээд ингээд араас нь одоо зулгаагаад байгаа байхгүй юу? Окороны гэхдээ угаасаа сэтгэлд угаасаа нэг л хүн байгаа шүү дээ. Одоо би угаад чиний юу хэлээд байгааг ойлгохгүй байна. Гэхдээ ингээд те би чамтай гэрч чадахгүй гэдгээ шулуугаа хэлдэг. За ингээд тэр хоёрыг ингээд айгүй чимээгүй байдал нөмөржсэн чи окорон болохоор би аяасаа цаанд хайртай гэдэг шууд ингээд зүхтаага гүйчихэж байгаа байхгүй юу? Тэгээд одоо өөрийнхөө мэдрэмжийг хүлээн зөвшөөрсөн да те аяасаа хайртай гэдгээ хэлсэн болохоор амар ичил сандраад бүр ойрлол урагшаага гүйжсэн чи гинэт одоо тэр газар нь харанхуй болцдог. Яг л одоо нэг GG Айра хоёр дээр гарч ирсэн шиг бүр баахан харийн хүмүүс ингээд окороныг хүрээлээ зогсчихноо. Нөгөө л болохоор алидийн тулаа эхэлсэн байна. Айра сүнсний төрхөндөө аргуудтай нөгөө нэг роботуудтай бүр жиггэн одоо үхэн хат үзэж байгаа юм чинь. Жижиг одоо чөтгөрийн нүдийн одоо хөлбөрт оронгуудаа бүр алаад ах юм болоо гэсэн чинь жогл хүний төрхөндөө орцсон гүүгээ цухтааж яадаг. Тэгэд энэ ханих нь бүр амар юм бүр лазер пуужин муужин юу илээд орчин үеийн бүхий л зэвсгэр ингээ энэ хоёрлоо галж байгаа. Айра тэрхүү лазер пуужингуудаас нь бултаж нэг арай гэж боломж гахахаар ингээ цохгоо үзсэн чи харин тийм үйл үзэгдэж хаалт байдаг л да. Ерөөсө цохиж чаддгүй. Тэгсэн чи одоо тэр хаалт руу өөрийнх нь хүн буудангуудаа тэр хаалтан дээр нь дэлбэрэлт үсээд Айра ингээ хоошоо шидгэж явахдаа бас нэг лазер танагдчихноо. Хэцүү юм ч дөө энэ ямар хэцүү юм.
Тэр лазер нас ямар ч амар хүчтэй 3 4 байшин ингээл цаашаагаар нэвт явцсан заяа. Угаасаа энэ агаар тэр юм нэг мэрэгэн буудаг шиг нэг гай байгаад байгаа юм шиг байгаа. За Айра ингээ хоёрын эсрэг нэг бүр амар хэцүү байдалд очоод жиж болохоор тэнд хүний төрхтөгөө нэг тийм одоо эмгэн хомс шиг юм төөгж байна. Тэгээ Айра бүр аргаа барсандаа хэлэн л дээ. Чи толдож чадахгүй чөтгөрийн нүдийг гаргаад ирээ гэдгийг өгнө. Даанч нөгөө чөтгөрийн нүд нь одоо зөвхөн окоронтой тулдах ёстой гэдэг нэг тийм амлалт өгсөн дөө. Тиймээс одоо ерөөсө тулдаж чадахгүй байхаа гэж жижи өөрөө айжадаг. Тэгээ жижигээ гаргасан санаа болохоор би болохоор мэрэгэн бууч чинь унгая чи нөгөө хоёрыг авчихаа гэсэн санаа гаргаж байгаа байхгүй юу? Тэгээ хөөрхийн нөгөө нэг одоо эмээгийнхээ заалгасан чадвараар ингээд нөгөө нэг хаа хаагаа хийгээд одоо нэг салхи явуутал нөгөө тэрнээс хөөрхөн хийс чинь нөө. Даанч тэгж байгаа хугацаанд нөгөө нэг эмгэн хувцастаа оногдоод нэг тийм цахилгаан шиг юм цохиулаад тагдаг. Жижи бүр үнэхээр хэцүү байдалд орно. Тэгээ Айра аргагүй ирэхэд нэг хувинтай ус олонгуудаа тэрийг одоо жижи рүү цацдгийн одоо чөтгөрийн нүдийг гаргаж ирэх гээд. Даанч нөгөө нэг цацсан усан замдаа цахилгаад ингэнгүүтээ ууршингуудаа алга болчдөг. За ингээл жижи ер нь гоо ингээ баларлаа гэл газар дунаад өгсөн чи азар ингээ чөтгөрийн нүд гараад ирж байгаа юм байлаа л тээ. Айра тэгээ одоо чөтгөрийн нүд тэлж байгаа байхгүй юу? За наад залуугаал болгоод тавьчих. Тэгэл хоёлаа эндээс ингээ аюулгүй гарлаа гэсэн чи харин чөтгөрийн нүд би энтэй дулдахгүй. Би зөвхөн окорондо тулдна гэд нөгөө нэг юм ярьсаар байдаг. Тэгэл яг өөрийгөө аура фарм хийж байгаа гэж бодоод карманда гараа ийц урагшаага алхчихсан чинь нөгөө нэг одоо робот нь хажуураас гарч ирэлгүй яхав дээ. Өлбис эмгэн өмс шиг юм байж хаанаас ч бэ нэг тийм 6 гар гаргаж ирэнгүүтээ бүр талаас нь энэ чөтгөрийн нүдийг балбаж гарнаа. Тэгээ балбаж явах үедээ энэ яг нэг цөм өсгтэй энерги хураага шууд гидснээсээ ингээд чөтгөрийн нүд рүү бууд чинь заа. Тэр бүр амар хүчтэй юм уу надаа юу юм те. За ийхүү ингээд чөтгөрийн нүд ингээд авто лобби заа бүр гон ингээд газар гифтэд өгж байгаа. Айра ингээд 3 сэрнэг үлдчихэж байгаа байхгүй юу? Тэгээ энд юу буцааж дайрах бүр өөрийгөө яаж авч гарыг даа гэж зүхтаага явж байгаад угаасаа яагаад ч зүхтаа чаддгүй юм байлээ. Одоо хэдэн зуун пуужин ингээд цахилгаан цохиулгоотоо Айра хүртэл ингээд хүний төрхөндөө оронгуудаа унаад өгж байгаа байхгүй юу? За ийхүү манай хоёр ингээ ухаан алдсны дараа энэ амьтад нь бас хоорондоо яриад эхэлж байна. Амьтын юм уу да харийн үе юм аа нөө. Тэгээд энэ харийн гаюуд болохоор ерөөсөө дэлхийн одоо энэ нөхцөл байдал ерөөсөө таараагүй биетэй юм гин л да. Дэндүү их татах хүчтэй, дэндүү их чийгшилтэй гэнэ. Тиймээс ингээ удаан одоо газрын хадаа дээр толдоод байж чадахгүй. За хоорондоо нэг иймэрхүү юм яриа явж байтлаа. Айра болохоор үсээрээ өөрийгөө ингээ бөмбөг шиг юм гараад ирж байгаа. Ерөөдөө өөрсдөө зогтоолгож байгаа байна л да. Нөгөө үсийн нэвт бодол мэдээж манай хоёр тэндээ байхгүй. Тэгээд энэ гаюуд болохоор тийм амьд биетийн байршлыг илрүүлдэг нэг тийм төхөөрөмж байдаг юм л да. Энэ болохоор энэ цагаан бөмбөлгөө заяа. Тэгээд одоо бүх цагаан бөмбөлгүүд рүү бууцсан ч гэсэн манай хоёрыг олж чаддаггүй. За ялчгүй нэлээд удаан бууцсан хэвчээ энэ гаюудын одоо тэр нэг амьдралын хугацаанд ингээ жоохон хэцүү байдалд ороод буцахаар болж байгаа. Манай хоёр тэгсэн чи одоо бохрийн одоо хоолойд ороод нуугдсан байжээ. Бүр цусландаа авдгалцсан хоёр амтан гарч ирэнгүүтээ шууд ухаан алдаад унцдаг. За харин тэр үеэр одоо Аясаа ажил дээрээ Окорон болохоор тэр одоо Аясагийн гэрээ ойр хавцаа тулдаанд орж байгаа та. Окорон дээр болохоор бараг 10 гай ирцэн байгаа мó. Даанч нөгөө турбо мигийн чадвартай болохоор тэр нэг пуужин лазерууд нь тийм ч амархан оногдохгүй. Бааларх нь битгийл яг үндэ буцааж дайрангуудаа нөгөө эдгээ бараг ялаад байдаг. Окороныг зогсоогоор нэг тийм нуруунд дээрээ пуужинтай нэг шоргоолцог битээ гая гарч ирдэг л дээ. Та нар одоо яг энэ манга панелыг харж байгаа энэ хоёрын хурдан бараг яг адилхан бүр нилээн одоо гой тулаан болно. Тэгтэл Окороны хажуугаас нөгөө серпон гаяадыг нухсан нэг эвгүй нэг хариун байгаадсан да. Тэр нь гарч ирээ зогсоод байгаа байхгүй юу? Яг энэ хариун нь болохоор өөрөө юу ч хийхгүй мөртлөө Окород нэг тийм дараалт мэдрүүлээд байдаг л та. Ерөөдөө 6 дахь савнгаараа нэг эвгүй гай байна гэж одоо хэлээд байгаа юм шиг байгаа. За ингээд Окорон сатараа байж л нөгөө нэг шоргоолчиг гай нь гарч ирэнгүүтээ Окороныг бүр балбаж гарна өө. Окороныг бүр зодож яснаа гинт холдонгуудаа нөгөө нэг одоо серпион гаяадыг нухдаг нэг сонин хариун дээр ингээд ойртоод ирдэг. Тэр нэг 6 уруутай хариун нь болохоор нэг тийм гараараа ингээ баацтал бүр нэг тийм ямар нэгэн хүчээр дэг далтын хүчээр Окороныг ингээ биеийг ингээ бүр шахаа хийдэг л да. За ингээ Окорон бас бүр авто лобби заяа гон бүр ухаан алдаал унчна. Тэгээд тэр манай эдийн мэдээллийг хаанаас олж авсан бэ гэсэн чи одоо нөгөө серпион гаюуд байгаа да. Тэднийг алангуудаа шууд дотор нэс нь одоо мэдээллийг олоод авцсан байлээ. Ийм гаюуд байдгаа, ийм хүчтэй гэсэн мэдээллийг бүгдийг авцсан. Тэгээд энэ харийнхан одоо яагаад манай эдэр рүү дайрсан бэ гэсэн чи яа чаавс минтээ одоо Окороны төмсгийг авахар ирсэн байгаа байхгүй юу? Серпионуудаас хуссан нэг сонин буу гаргаж ирэнгүүтээ манай Окороны нөгөө имзэг газар наваачингуудаа төмсгийг сороод авчихноо. Арай гэж олсон нөгөө нэг одоо нэг ганц бөмбөг нь байхгүй зөө гон. Тэгээ хөөр хийж авс бөмбөгөөр нь загсахгүй наа биеийг авч явж байгаа задлангуудаа хүчний их өвсрийг олё гэд Окороны хүртэл авч явах гэж байдаг. Тэгтэл хаанаас чи бэ нэг юм гарч ирэнгүүтээ одоо энэ нөхрийнхэн тэмдрүүлийг тастаад Окороныг суулнаа. Тэр нь хэн бэ гэсэн чи хөөрхийн манай мө цөгөрцөг ах Окороныг аврахаар иржээ. Тэгээ энэ нөхдөд болохоор шууд цөгөрцөг ахта тулдах гэж байсан боловч нөгөө нэг одоо дэлхий дээр одоо ерөөсөө биеийг таарахгүй гэсэндээ ингээ хугацаа нь ерөөдөө дуусаад гаюуд яваад өгдөг л дөө. Тэгээд нэг юм гурвалжин одоо тийм вакуум нөхшиг одоо юм нэггүүтээ тэрэгээрээ телепортлоо галга болчтой. За энэхүү тулаан дууссан боловч хөөрхий час манай Окоро эрхүний прайда алдсан газар гівтчихин л да. Яа ямар хэцүү байна. За тэгэхээр та нар бүр итгэхийн аргагүй байх л та. Гэхдээ манай 99 спонсортой болж yes.
Дэмэс манай сувгийг спонсорлж байгаа Комигатан баярлалаа гэж та нар энэхүү аппликейшнээс дуртай манга болон манхва дээрэс нь Монгол манга гэж байгаа гэж бодолтой өөр итгэх аргагүй байгаа юм тест. За тэгээс намайг болон Монгол мангагаа дэмжихэд бол заавал Комигад бүртгүүлээрэй гэж амжилттай. За манай одоо үлдсэн 3 ингээд айгүй хэцүү тулаад ороод ингээд зовцсон байж хатболохоор одоо аяас болохоор ажил дээр байж идэг л да. Тэгээ нөгөө нэг зүрхэн шившлэг мөвшлэгээ хийгээд одоо үзэгчтэй хөгжөөгөө байжгаад л одоо 9 өнгөрцөн байдаг хгүй. Тэгээ нэг ажилтны ярьж одоо аяасад хэлдгийн 9 өнгөрчжээ. Чиний харих цагшин болчихжээ гэж байгаа. Тэгээ 10-аас өмнө харихгүй бол нөгөө нэг балиар одоо чөтгөр нь хаанаас чинь бай гарч иргэнтэй аяасаа одоо аваа явчихна да. Тэгээ хурдан харихгаа яраа ховц салх өрөөрөг ингээд бариулаас нь барьсан чинь нөгөө өрөөнд сойжтай байдаг хгүй юу? Оо энэ ховц салх өрөө сойжтай байна гэж эргээ хартал одоо те дандаа манганы хамгийн алдартай хэсгүүдийн нэг нь гарч ирнэ л те. Та нар энэ гайодын царайг харалдаа what the fuck is this man? Тэгээд нөгөө нэг одоо дэлхийн хүн бүр нэг тийм зүүдэндээ харсан гэдэг нэг ганц хөрийг төсөөлөө зурцсан байдаг да. Тэр нь болохоор энэ дүр заяо. За мэдээж нөгөө эвгүй амьтад нь болохоор шууд ширийг урагшаа саваад аяасаараа бөөндөө дайрхан тодорхой. Аяасаа ч гэсэн тусгай чадвараа ашиглан одоо тэдрийг одоо ширээгээр нь цохиж өөрийгөө хамгаалдаг. Нэ халзан аяж гэсэн нэг тийм залбиралчиг юм шингуудаа аяасаар бас нэг тийм ерөөсө харагдахгүй юмар дайрна л одоо даалтын хүчээр дайраад байгаа юм одоо мэдгүй юу болоод байна. Тэгээ үнэхээр бүр аяасаг ингээ холоос байлдаа даахгүй болохоор тэр аягтай хоол моол бүх юу байна бүгдийг одоо шийдэл хэлж байгаа юм л та. Аяасаа маань яалчгүй ийм олон юмд ингээ анхаарал хандуулж өөрийгөө хамгаалж чадахгүй болохоор яалчгүй хүчин мөксдөнгүүтээ нөгөө одоо тэр даалтын хүчтэн цохиулаад хоошоо хан мөргдөг. Тэгээ хаанаас ч бэ хоёр халзан аяг гарч ирэнгүүтээ аяасаг одоо баруун зүүн гарын дараад авч байгаа юм л та. Ийхүү одоо аяасаа маань одоо тусгай ушаашилж чадахгүй те. Тэгээд энэ гаюудын одоо дэлхий дээр ирсэн шалтгаан болохоор тийм өөрсдөө таарсан тийм төгс ховцыг бүтээхийн юм л дээ. Одоо энэ дэлхий гэдэг гариг нь болохоор өөр тийм асар их хүчээр ингээд тийм бялхаж байгаа гариг юм. Тэгээд энэ гаригт дагуулж ирсэн Вамолоодо баярлаа гэдэг. Вамоло ерөөдөө дайсны талаа таарч байгаа байхгүй юу? Одоо ерөөдөө бол тийм туршилтын салааны хүн гэх юм уу да. Одоо энэ гариг одоо ирж болох юм байна. Тэ эзэлж болох юм байна. Наашра ирээ гэдэг одоо босод харийн хүмүүсээ дуудсан бач таарж байгаа. Аяасаа болохоор ихэндээ хичнээн Вамолод итгэхгүй дайснаа гэжсэн боловч сүүлдээ ингээд сэтгэлээ нээгээд одоо найзаагээ бодсон байсан да. Яагаад ингээд биднээс ургана вэ гэдэг айгүй тийм харуулсалтай байт юм байлаа л дээ. Одоо аяасагийн хувьд бол. Тэгээд одоо энэ аяасагийн хүчийг ингээд судлахын тулд одоо хүн задлагдаг багцаараа ингээд одоо аяасагийн хүзүүрөө зоогч яадаг л да. Нэг сонин эвгүүдхээр баг өрөм юм уу да энэ одоо. Тэгсэн чинь хаанаас ч юм бэ тийм нэг юр бусын хүчээр одоо аяасагийн дэргэд байсан бүхий л одоо тэр халзан гаюуд ингээд түлхчдэг. Тэр нь яг хин юм бэ гэсэн чи одоо тийм амьд үлдсэн серпионга их юм уу да энийг харал та одоо бүр жигэн амьдрал тулсан царай мэр байгаас тээ. Тэгснэ аяасад нэг тийм индүү шиг юм өгдөг хөхгүй юу. Тэгээ өөрөө хүртэл нэг индүү барьж байгаа хөөд энэ хоёр индүүг ингээ сэндвичлээд одоо татлаас нь цохвол одоо энэ нэг одоо урвцсан серпион хүмүүс нь буцаад манай серпион хүмүүс болохын гэнэлтэй. За энэхүү туршиж үзснээр ингээ хоёр талаас нь цогсон чинь ингээ манай талын нэг эвгүй сарайтай серпионга гараад ирж байгаа хөхгүй юу. Тэгээд энэ нэг эвгүй сарайтай гараад нь болохоор хуулбарууд юм гэнэлтэй. Тэгээд энэ хуулбаруудыг бүтээх үед яг ингээ өөрийгөө хувилж байхдаа тэр дата буюу мэдээллийг жоохон өөрчлөхөд ийм нэг ямар ч хэлбэрийн нэг сонин нөхдөд болоо хувилжт юм байна. Тэгээд яг энэ хуулбаруудын мэдээлэл нь болохоор айлдаа алдагдаад одоо ингээ дайсныхын талд ажиллаад байгаа гэх юм уу та. Тэгээ манай өмнөх бичлэгтэр нэг тийм царцаа шиг гай одоо энэ серпионуудыг дээрэмдэнгүүтээ нилээ болгож тавьжсэн да. Серпионууд нь болохоор өөрсдөө харийн мөртлөө тэр одоо харийн бас хүмүүсийг бас мэдгүй байлээ л дээ. Одоо өөрсдийг нь хизэж харж байгаагүй зүйл гэж хэлдэг. За тэр яриахаа дараа болё. Одоо энэ урд байгаа нөхдүүдээ харгалъя гэдээ одоо шууд тэгэл тулаанд ороод ирсэн. Тэгэл хоёр талаас нь энүүгээр бүр нак хийдэл ингээл цохоол тэгээ буцаагаад ингээ манайдлын серпио болж байгаа байхгүй юу? За энэхүү манайдлынхан бүр улам их болсноор тэнд бүр жинхэнэ гудамжны зодон болно. Аяасаа тулж байгаа дээшээ харсан чинь нэг тийм Спанч Боби Патрик Шамт ингээ хан дээрээс зүгдэнгүүтээ тэр одоо хуулбаруудыг удирдах байгаа юм байлээ л дээ. Мэдээж амьдрал үдсэн серпион болон аяасаа ойлгохоор тэр далдын хүчээр одоо дайрахж үдсэн боловч ерөөсөө нөлөөлдгөө тийм нэг ямар нэгэн хамгаалтал байгаад байгаа. Одоо ерөөдөө энэ ирсэн харийн хүмүүст. Тэгсэн чинь нөгөө харийн хүн биенийхээ яаж хад ямар эвгүй газараас буудд юм бэ. Ингээд буудаад нөхрийн ингээд толгойг онсон чи буцаад нөгөө нэг эвгүй сарайтайг явуулцдаг. За ингээд хоёр талаасаа бүр чи манайх гэж бүр уруулсаар агаад бүр утх нь алдарсан юм болж байгаа мó тэнд бүр. Тэгээд энэ харийн хүн нь болохоор өөр хэмжээст байгаа болохоор бүр яагаад ч одоо нөгөө чадварууд нь хүрэхгүй ерөөд бол ялагдаад хэлж байгаа байхгүй юу? Тэгснээ бүр аяасагийн гарыг ингэж нэвт сүлбснээ ингээ биеийг ороогоод бариад авдаг. Яг тэрхүү үеэр болохоор одоо манай талд байсан бүхий серпионуудыг одоо буцаагаад ургуулчихнаа. Ийхүү үеэр одоо амьдрал үдсэн серпио болон аяасаа хоёулахнаа л үдчихэж байгаа. За ийхүү бүгдээрээ нэг тийм Камадо Танжирогийн хэсэг шиг одоо аяасаа ингээд өнгөрсөн үеийг гинт боддог байхгүй юу? Эмээн ингээд тийм үгсийн хүчгсэн зүйл ингээ байдгийг одоо аяасад багтан зааж ирсэн юм байна л та. Хүн ингээд ямар нэгэн зүйлд одоо үнэхээр чин сэтгэлээсээ итгээд тэр зүйлээ ингээд үгээр илэрхийлэх үед одоо тэр нь бодиттой болох одоо боломжтой байдгийн гинэ. Тэгээд эмээн болохоор аяасагаас асуудаг л да. Энэ ертөнцийн хамгийн хүчтэй эд зүйл юу вэ гэдэг хэвгүй юу? Тэгсэн чинь аяасаа болохоор нээш шигээд одоо нөгөө эмээгийнхээ үргэлж байрж явж байгаа тэр нэг одоо
одоо best bot-ийн зохиор үлээ. Одоо тэрийг нь хэлдэг юм. За одоо тэгээд яг энэ хэсгийг бүр хамгийн энгийнээр ойлгоё гэвэл одоо энэ best bot-ийн зохиорт өөрийнх нь одоо энэ ертөнцийн хамгийн хүчрэхийг одоо эд зүйлээ гэдгийг одоо үгсээрээ одоо тийм илэрхийлж одоо итгүүлж өгч байгаа юм уу та. Ингэснээр одоо яг тэрхүү үгсэнд бодит байдал болонгуудаа тэр нэг одоо боксийн тэр шуудаг бол ганцхан цохол нисгэж хайждаг л да. Тэгээд аяасаа болохоор бас тэ өөрийнхөө ингээд чин сэтгэлээ зориулж хийдэг зүйлийг ингээд бодож байгаа байхгүй юу. Тэр нь болохоор яг одоо кафедэ ингээд окорунда цугийжсэн тэр нэг моим юу л ямар нэг тийм нэг зүрх ингээд хэлбэртэй хоолыг амттай болгодог зүйл байдаг да. Тэрийгэ бодож агаад гараараа буудтал нэрэл тэр нь ингээд болж бүтээ заяа. Бодит байдалд ингээд ороод ирдэг. Мэдээж энэ хүү хүч нь болохоор тэр нэг дээвэр дээр байгаа патрик шиг нөхөрт хүртэл хүрнэ. Мой трибим гэдэг нөгөө нэг чадвараа ашиглал нөгөө патрик шиг бүр хэдэн хэсэг болоод салаад унцдаг юм. За энэхүү дайсны л ороод байсан хуулбар болохоор буцаа Серпион гайод болоод тэгээд бүр ямар ч тулалдах чадваргүй байгаа манай момог одоо тэ нөгөө нэг анх хийх гэсэн туршилтуудаа хийх гэж ингээ хүрээлээ зогсчдөг. Аяасаа маань угаасаа хизэж бууж өгөхгүй шүү дээ тэ та нар үхмээр байл хүрээд ойртоо тэрэ би та нартай үхтлээ үзнэ гэж одоо өөр бол нилээн зөрөгтэй өөдөс юм хэлдэг юм. Тэгтэл гэрд нөгөө хуулбарууд нь алга болчихно. Аяасаа ч гэсэн нилээн гайхаж байдаг. Тэгэд эдгээр нь болохоор дөнгөж төрсэн хуулбарууд юм болохоор цаашаа ингээд шинжлэгдэх хэрэгтэй. Тиймээс би тэдрийг буцаага явуулчлаа гэдээ одоо баг нөгөө нэг одоо амьдрал үтсэн Серпион хэлж байгаа байхгүй юу? Аяасаа маань чавс битүү шарах сорив. Тэгээд намайг одоо бодит ертөнц рүү явуулахдаа түр хүлээж агаарай. Би ийм шарахтай очих болохгүй гэдэг. Уг нь Серпионууд ч нэлээд өндөр түвшний технологитой аюуд та. Тиймээс та нарт одоо хүнийг шууд ингээ эдгэж тийм ямар нэг юм байхгүй мүү гэсэн чи одоо энэ сая шинээр ирсэн харийнх нь болохоор Серпионуудыг бүр юу ч үгүй хоос ортол дээрвдсэн юм байл л дээ. Тэгээд энэ амьдрал үдсэн Серпион гай хэлж байгаагаар болохоор энэ сансар окторгууд нийт 666 харийн одоо хүмүүс байдгийн л дээ. Тэгээд тэднийх нь аль нь тайж одоо дөнгөж сая ирсэн одоо энэ шинэ харийнх нь таарахгүй байгаа байна. Тиймээс бидний мэдхгүй тийм асар холын газраас ингээд ямар нэгэн тав шилдэг төхөөрөмж ашиглангуудаа хүрээд ирсэн байж болно гэж одоо Серпион хэлдэг. За энэхүү манай хоёр буцаад бодит ертөнцөөр гараад ирнэ. Энэ Серпион гай болохоор бүр ямар ч хүлэг байхгүй, гар байхгүй. Үнэхээр бүр хөдлөх боломжгүй болсон ч гэсэн аяасаа үнийг дагуулж явахгүй гэдэг л дээ. Ягаад гэвэл энэ аюуд чи өмнө нь дайсан байсан шүү дээ. Сая тэгээд одоо аяасаа хөдлөж чадахгүй байхад нь яалаа те. Тиймээс одоо би та нарт идэхгүй. Одоо эндээс ингээд зам мөрөө хөөцгөөё гэж салаа явуулчихэд юм. Даанч аяасаа эргэж хараад цаг руугаа хартал LED 11 цаг өнгөрцөн байдгийг л та. Одоо нөгөө Рейка Кашима гэдэг нөгөө нэг эвгүүч хөтгөр гадаа аяасаа хүлээж байгаа та. Тиймээс ямар нэгэн байдлаар манга кафед орж хонохоор болдгоо л доо. Даанч одоо энэ өсвөр насны хүүхдэд одоо манга кафег одоо шүн хонуулдаг гэх юм уу да. Тийм хууль дүрмтэй. Тэгээд яг сэдсэн санаа нь юу байсан бэ гэсэн чинь нөгөө нэг Серпион гая толгой дээр оглонгуудаа ингээд хамаг бичиг цаасны ажлыг хийлгүүлэнгүүтээ хоёулаа эндээ онохоор болж байгаа юм байлээ. Нөгөө нэг манга компанийн ажил нь болохоор ямар ч тоосон шинж байхгүй та ийш ороорой гэдэг өрөөнд нь оруулж яваад өгдөг. Тэгээд өрөөндөө орж сууж байгаа толинд өөрийгөө хараад би ямар царайлаг юм бэ инээ тэрэ гэж одоо нөгөө ажилт нь харж агаад гинтл нүдэн нэг сонирн болоод явчихна л да. За харин өрөөндөө ороод амарч байгаа аяасаа болохоор шууд л ингээд угаасаа түрүүний тулааныхаа ядаргаагаар болонгуудаа унтаад өгнөө. Мэдээж угаасаа энэ Серпион гай та нар угаасаа итгэж болохгүй шүү дээ тий. Угаасаа итгээгүй байсан байхгүй юу? Тэгсэн чинь нэг айгүй сонин үзүүртэй зүйл гаргаж иргүүтээ аяас өрөө чиглүүлэл явуулж байна. Тэгсэн чинь хин нэгэн хаалга тогсож байна. Тэр нь болохоор одоо цүрүүний манганы кафены ажилтан байх өгөөд би одоо тари бүгэлсэн зүйлийг ингээд сарамсаргүй сараачглаа. Ахиад зураад өгөхгүй гэж нэг эвгүй царайтай нөхөр үүдэн дээрээ зогссон байна. Хоёр сая хоорондоо яриад байсан уу юу? Би одоо энэ шалгах хэрэгтэй байна гэдгээр хаалга нь эвдлээд нөгөө нэг манганы ажилтан ороод ирдэг. Энэ угаасаа нүдмөд нь ерөөсө болохоо байцсан байгаа үстэй. Тэгсэн чинь азар аяасаа болохоор нөгөө нэг Серпион гаяхан толгойг нь өмсөд амжчихжээ. Энтхийн ажилтан байлаа гэд хүний хувийн өмчөд ингээд дураараа халдаж болдг юм уу? Энд чинь би энийг чи авцсан штэ инээ тэрээгээд уг нь одоо үг хэлээ гаргачаад гин. Тэгсэн чинь нөгөө нэг ажилтан гинт солиорс юм шиг би танд хайртай. Ингээд надаа юу бүгд орохоо харуулаач ингээд миний найз охин болооч гэдэг нэг солиотой яриад байдаг. Яад ч ягаад нөгөө Серпион малн тэгээд ингээд зөвшөөрчдөг байхгүй те. Чи ингээд миний юу бүгд орохыг үзэж болно гэсэн зөвшөөрөл өгчөж байгаа. За нөгөө ажилтан бүр хүрээд дээшгээ яваал ашиг тэгснээ бүр айгүй эвгүй газар ирэнгүүтээ одоо ямар тач би ингээд дээтэд цамцын чинь тайлья гэдэг ингээд сүгөөд яг аяасыг барихын даван дээр тэр Ингрийн германд байгаа нэг тийм толийг анзаарчдаг байхгүй юу? Ерөнхийдөө одоо нөгөө нэг чөтгөр нь болохоор толиороо харж илээвэл одоо энэ залаг өдөртөө тарих гэсэн үг дээ. Тиймээс одоо нөгөө тусгай хүчээрээ нэг тийм даавуу гаргаж ирэнгүүтээ тэр толийг ороотол нөгөө залуу нэгээ буцаад хэвийн юм болчихноо. Тэгэл гинт ирүүл ухаантай болцсон залуу шиг л гайхаж байгаа чи ингээ таны юу их гой зөгчнөө гэсэн чинь нөгөө нэг Серпиога өөдөөс нь хайртай шүү гэсэн хариу хэлж яадаг. Ерөнхийдөө одоо нөгөө юбкийн сүгчоох мөчөд л одоо тэр толин дээрээ тэр нөгөө сонин эмгэн байсан да одоо нэг амар одоо толин дотор байгаа эмгэн тэрийг л хаарцсан юм байлээ. Тэгээд тэр ингээ толийг хаацсан чи ингээ буцаад жирийн болж байгаа л тэрэлтэй. За энэ хөглөө болж аяасаа нөгөө Серпион гая тэр нэг одоо автомашин дэлгүр бэлгүр дээр ингээ түрдэг юм байдаг да. Тийм дээр суулгацсан ингээ гэртээ харж яадаг.
Тэр хоёрыг болохоор манай цөгөрцөг ахын хүүхэд чигчитэй ингээд угтаж авангуудаа те ингээд одоо та хоёрыг үлцээд манай эдийг бүгдээрээ ингээд тааллагад өртсөн айгүй хэцүү байдалтай байна гэдэг өөрөөрөө давуулаад ордгийн. Тэгсэн чи тэр байшны тэр шаал мал нь бөөн цус бүр үнэхээр бүр харахын аргагүй амар нөхцөл байдал ингээд аяасыг угтаж авдаг. За GG Ira хоёр ингээд тийг толгой тархиа бооц арай айгүй махад тэр хажуудланд гівтж байгаа нөхөр бүр ингээд даавныхын цаанаас ингээд цус мос нь нэвчсэн бүр нилээн хэцүү байдалтай байдаг. Хөөхий манай муу окорон бүр яаж ингэж зоох вэ? Энэ харалтаа бүр яац юм бэ? Йоо. Одоо угаасаа ингээд дээгүүрээ ингээд даав мав ингээд тавьчихсан байгаа ч угаасаа үгцэн ойлгомжтой байгаа байхгүй юу? Тэгээ юу вэ гэ ингээд нэг харсан чаар нэг тийм окороны болгож тавьсан нэг өлбис нь 8 альж байд юм да. Ерөнхийдөө тэр харийн хүмүүсийн нэг юм шиг байгаа. Тэгээд энэ нэг 8 альчиг нөхдүүд нь болохоор ерөөсөө юм тусгай хувц байхгүй бол дэлхий дээр амьдрч чадахгүй юм гинэ. Ерөнхийдөө 8 альж юм чи тэгэл усан дотроо байж штэ. Тэгэл угаасаа үгцэн байхгүй да ингээд одоо агаарт гараа үгцсэн юм уу да 10 нэг тэгэл ойлгочих. Тэгээд тэр тусгай хувцсыг ингээд хайж байгаа олсон зүйл гэвэл яг л нэг манай вамолод байдаг шиг одоо окороны төмсөг шиг нэг тийм бөөрхий зүйл байдаг байхгүй юу? За яг одоо энүүгээр болохоор те аяас одоо ингээд шууд мэдчихэж байгаа штэ. Вамоло болон энэ харийн хүн хоёр одоо хоорондоо холбоотой байна те адилхан технологи ашиглаж байна адилхан юм бүбэгтэй байна гэснийг одоо мэдээд авчиж байгаа. Тэгээ чаавас сүгэрцэг ах маань энэ окорун хажуудлын өрөөд байгаа. Тэгээд төмсгөр байхгүй шүү гэж хэлдэг. За энэхүү хажуудлын өрөөгөө яваад орсон чин Вамоло болохоор ингээд газар байгаа окорныг тэрвэрсэн ингээд байдаг байхгүй юу? Бүр нилээдгүй хүнд байдалтай ингээ амруугаар нэг тийм сонин харийн гуурс муурс хийцээ. Ихэд айгүй хэцүү байгаа ойлгомжтой байгаа шүү дээ. Одоо бүр харахад ойлгомжтой заяа. Тэгээд уушг нь болохоор ингээ цусаар дүүрсэн ийм төхөөрөмжл холбохгүй ихэд амьсгалж чадахгүй гэж байгаа юм байна л да. Аяасаа болохоор одоо энэ Вамолог бүр үнэхээр зэвүүцлийн харцаар харж байгаа шүү дээ. Чи мөн номш одоо над бага тайл те ингээд доторх ингээ наймаалж гаргаад ирэлтэй яасан бэ гэдгээр айгүй их ууралж идэг. Вамоло чаавс тэгээд яж хаад хэлийг ойлгохгүй болохоор тайлбарлаж чадахгүй ганцхан мэддэг япааг хэлээд байгаа байхгүй юу. Тэр нь баярлаа заяа тэгээд одоо найзуудын нухаж хажаад араас нь баярлаа гэдээ одоо ганцхан үг нь чаавс мэддэг үг хэлээд байгаа. Ингэсээр хагаад аяасаг уурлуулж та тэгээд хоорондоо зодолтоод эхэлнэ. Аяасаа болохоор одоо байгаа энэ Вамологийн төрхийг жинхэнэ төрхөн гэж ерөнхийдөө бодохгүй байгаа юм байл л да. Ягаад гэвэл сая ингээд дотроос нь 8 айлж гараад ирсэн шүү дээ. Тэгээд чир 8 айлжийн төрхөө харуулаач гэдэг нилээ ууртай хоорондоо зодолж яадаг. Вамоло тэгээд нөгөө нэг үлэг гүрлийн хувцсандаа орж агаад аяасыг нэг цохин гутай гадагшаагаараа гүйчнэ. За энэхүү бид одоо ингээд дандадаа ангийнх одоо манга зохиолын бас хамгийн гонхтой байж болох хэсгүүдийн нэгийг одоо үзэх чинь заяа. Ингээд сэтгэлээ бэлдээрээ. Ерөнхийдөө л одоо аяасаа ингээд Вамолог гэрээсээ хөөж явуулж байгаа хэсэг байхгүй юу. Тэгээ Вамоло бүр өөдөөс нь юу ч хэлэхгүй хараа зогсоол энэ чаавс гэж. Тэр нь ингээд юу ч хэлэхгүй зогсоод байгаа нь аяасагийн уурыг улам хүргээд чаавс тэр газараасаа чулуу авч шийдэж бидж байгаа хэсэг бүр үнэхээр гонхтой. Йоо яаж тэсэхгүй. Fuck me. Тэгээ хэдий ингээд хэлийг ойлгохгүй ч гэсэн Вамоло тэ угаасаа ингээд чулуу авч хийдээд хахаар угаасаа ингээд ойлгоод ингээд ер нь би ингээд явах хэрэгтэй байна гэд ингээд тэгж чаавс ингээд алга одоо яваад өгч байгаа байхгүй юу. Яг ингэж одоо сайн найзаагаа хөөж явуулчаад аяасаа маань хэсэг ингээд ганцаараа уйлж зогсноо. Тэгсэн чинь нөгөө нэг селфиога хажуураас нь гаж иргүүтээ ой чи уйлаад байгаа мó гэд аяасаагаас асуудаг. Тэгээд аяасагийн одоо бодсон зүйл нь болохоор одоо тэ эднэр угаасаа бусаж ирэхийг хүлээвэл бид нар тэгээд дахиад ингэж алуулахаас өөрцөхгүй. Тиймээс одоо би очиж өөрөө тэднийг аллаа гэж нилээ ууртай байдалтай селфион гайд хэлдэг. Тэгээд саяны 8 альжууд нэг тийм шилжих технологи ашиглаж байсан да. Энэ болохоор нэг тийм үүсвэрээсээ 1 км-ийн радиус дотор л ерөөдөө ашиглаж болох үс зүйл гэж ялээ л дээ. Тэгэхээр ерөөдөө саяны дайсан болохоор ойрхон байгаа заяа. Серфион гайш гэсэн би одоо тэр газар нь хаана байгааг мэдэж магадгүй гэсэн байдалтай одоо манай өнөөдрийн бичлэг дуусгаж байна. Та нар тэгтээ одоо энэ аяасагийн нүд бүдийг харалтаа үнэхээр даалын тал хэлснүүд байгаа сте. Тэгэхээр дараагийн бичлэгтэр нөгөө нөхдүүдийг олж аваад бүр нухаж хаянгуутай окороны бөмбөгийг буцааж авна гэдэг чи бүгдээрээ найдцгаая. За тэгэхээр ингээл дуслаа да. Тийм bye guys. Bye bye.